зохиолч Пүрвийн алтан туул, тойрогт мөчлөг, төгсгөлийн 15 дугаар хэсэг. Дарвийн үеэл дуу орж ирээд тогоо хөгшөнтөө мэд мэдэн золгож хүүгэн тадан үнсэж тэд хэсэг хөөрөлтөд гарцгаав. Гэрт хөлдөө мах тогоон дээр бүрх бүрхийн буцлаж Дарвийн хоёр охин байн аавынхаа хучлахыг засан хөлийг нь арчина. Дарви хөгшөний ухан орж гаран дэн дун хийн. Цэл залуухан дарви цэцэгт ногоон талд сайхан бүсгүй тогоотойгоо хөтөлцөн алхана. Тэдний өмнө сөөхөр үстэй жаахан хүү хот инээг хөхөрчгүй. Тоотон баривчтай жижигхэн хүү өнгийн цэцгээс дамжин нисэх хэрвээхийг хөөн гүйж хот хөхөрөхөд аав ээж нь хүүгийнхээ хөөхөн дунд баясан инээд цалгина. Дарви хөгшин залуу цагтаа төрсөн хүүдээ амсуулж чадаагүй эцгийн харийг үхэл амьдралын цагт ийхүү мэдрээд ирэхэд жаргалтай байснаа гинтхэн их гэрэл сэлсхийгээд дарви тэр их гэрэл донд ороод явчихав. Дарвийн амьсгал тасалдан хоёр хамар нь хавчийн шарлаан байхыг харсан тогоо хөгшин дарви хөгшний үеэл дуу хоёр цаг нэгэнд ирснийг мэдсэн ч хий сандралдан уймалдах хүүхдүүдэд юм хэлсэнгүй. Ямар эмч дуудаад хэрэггүй аав нь одоо ингээд явна гэлтэй биш дээ. Аавынхаа даралтыг үзсэн сүнжид маа хүнжлийг нь сохин хөлийг нь атгаад агдсхийн зочив. Аавынх нь би аль хэдийн хөлөөс эхлэн хөрчихжээ. Аавынхаа аманд балга суу халбагдан хийцүүлсэн сүглэгмаа эгчигээ зочин ардсхийгийг анзаараад царайн цонхийн цайж юу болсныг нүдэрээ асуусан эгчийнх нь хоёр нүд бүлтгнээд ямар ч гараа үзүүлсэнгүй. Насаараа бодон шаналж явсан анхныхаар эзэн тогоо удам залаах ганц хүү төвшөнтэйгөө уулзсан уучлал ирж сэтгэлээ цагаасан дарви хөгшин голыг нь гонгодон заваагаад байсан бага охин сүглэгмаагийнхаа ухаажсан томоожсон сэтгэлийн ариуныг мэдэрч гомдсон сэтгэлээ задгаалаад гомдол харуулсал үний ертөнцид хорогдож болох бүхий л үлээ дуусгаад хүний хорвоогоос хагцан отов. Насан өдөл аав ээжигээ өчнөн гомдоож зовоож байсан сүглэгмаа часхийн орлоод аавынхаа хөлийг тэврэн авч. Аав минь дээ, тэнэг охиноо ингээд л орхиод явчихж байгаа юм уу? Таныхаа бүлээн зүрхийг харж өдөр бүр цай дээжлэн тавьж үнтэй сургаалыг тань сонсон сэтгэлийг тань амар амгалан байлгаж чадаагүй. Тэнэг охиноо ингээд л орхиод явчихж байгаа гэж үү? Гэсээр мэгшин уйлна. Гэрт байгаа хамгийн ахмад настай тогоо хөгшин охиныг татан дэвэрч миний охин бит гэвэл та үгсний араас уйлдаггүй юм. Унагсан нулимс болгоны чинь тоогоор их нуруу өсч эрлэгт очих замд нь тээг болдгийм гинлээ. Сэтгэл аваараа бит гэвэл гэж шивнэ. Үхэн үнэн төрхөн үнэн. Үнэн хүний орчлонгоос нэг сайхан эцэг ийхүү бурхны орноо зорин одож ард үлдсэн үрстэй ухаарал амьдрал хаарлаад эцэг хүний томоос том орон цагаа үлдээгээд нисэн отов. Хүний хорвоо хадууч гэлээ түшээ давах ах дүүстэй байх сайхан аж. Сүнжид мад аавгүй орчлон хэцүү харанхуй санагдаж байсан ч аавыг нь орлох зөндөө олон сайхан ахан дүүс бий аж. Төвшин бүхэл хүүхдэд дуудаж төрсөн ахынхаа буяны ажилд оройлон оролцов. Тогоо хөгшний даралт ихтэн зүрхээр хатгуулавч байнга сүнжидмаа сүглэгмэ хоёрын дэргэд байж тэдэнд эхийн сэтгэлээр бүхний зааж заварлаж байлаа. Дарви хөгшний хойдын ажил сайхан болж өнгөрөн тэд хөгшнийг хөдөөлүүлээд буцаж явв. Хамгийн ихний машинд хүүтэйгээ явсан тогоо хөгшний үсийг хэн нэгэн элбэг шиг болоход хөгшний нуруугаар хуйдтан амьсав. Гэвч хүүгээ зоочхно гэд элдвээ хэлсэнгүй. Хөгшин нүдэн анин зүүрэг мөлтөл уранхай дээлтэй хөгшин их нь дарвийн зурагны өмнө суугаад өршөөлөрлөн бүхэлдэж байна гэж зүудлээд хөгшин зочин сэрэв. Түүний хажууд ээж нь байх шиг санагдан тогоо хөгшин нүдэн анив. Зулаа дээрээс нь сэрэв татуулан үнсэх шиг болоод хэн нэгэн хингэнтэл санаа алдахад хөгшний үс ширхгээр босох шиг болон бие нар зайв. Дарвийн ажил явдлыг дуусгаад гэртээ ирсэн тогоо хөгшнийг
бяцхан ачинцар тулахт нь жигтэйхэн санчсан байртай хүлээж суулаа. Эмээгийн хашааны өдөр орж ирмэгцэл тосон гүйж очоод үзүүдэн эрхэлсэн тулгаад хөө. Эмээ, та юу настай хөгшин нуруунд дээрээ суулгачаад ирэвэ? Тэр хөгшин таныг их л инхрэлж хайрлаад байх юм. Гэхэд тогоогийн нүдээр нулимс дүүрээд "Эвээ, ээжээ минь" гэж зүрхэндээ уулгалав. Оройхон хэрд тулгадгүй гүйж орж ирээд "Эмээ, танд надад өгөх зүйл байна да. Одоо надаа гаргаж өг" гэж нэгхэд тогоо хөгшин авдраа удлан эхнэр хүний толгойн гоёл гаргаж өгөхөд түүнийг авсан тулгадгүй "Эмээ, дахиад нэг юм байна" гэж нэхэв. Тогоо хөгшин хэсэг бодол хийлэн сууснаа орныхоо хүлд байх шургуулгыг татан гаргаж ирээд ахиад нэг шургуулга татаж өөрөөсөө ч хүртэл нуун хадгалсан ижийнхээ зүйлсийг өгөхөд тулгадгүй тэднийг аваад "Баярлалаа эмээ. Өгөх ёстой эзэнд нь өгөх ёстой юмаа өглөө та бүү харамсаарай. Би энэ бүхнийг Тэнгэрийн үлсэд зориулнаа" гэхэд хөгшний сэтгэл амс хийх шиг болов. Тулгад эмээгийнхээ тахилын өмнө нүдээ хадгаар боон суугаад хэл хуураа хуурдаж эхлэхэд тогоо хөгшин арц гангуугуулан ариун үнэртэн гэрээр дүүрэн ханхлана. Хуурын хөг их шиг уран тансаг аялгау гэрээр нэг цорайлно. Хүү найган ганхаж хуурд нь сууснаа хөдөлгөөн нь түргсэн бүжиг мэд болоод хуурын аялгау хурдсаж эхлэв. Хөгшний толгой маналзан нүд нь бүрэлзэж байснаа гэнэтхэн хараан цэлмэн сэтгэл нь ужраад сайхан болчихов. Хүү хуурдаж эхэлсэн шигээ гэнэтхэн зогсон нүднийхээ болтыг аваад "Эмээ, олон жил газарт хадагдан зовсон ижинтэн сүнсийг тэнгэр дүүрээд дэгдээж эхлээ. Одоо ижинтэн сайн төрлийг олж манай удамд эргэн төрнө. Та миний мөрийг хардаа хорсоод байна" гэхэд хөгшин хүүгийн цамцыг сөхөн хоёр мөрийг нь харвал их хүнд зүйл өөрөөд жигтэйхэн хол явсан мэт мөр нь холгон улайсан байлаа. "Эш миний жаахан хүү, ийм л буянтай байх" гэж. Тогоо хөгшний нүдээр нулимс бороошин дүүрч саяхан тэнгэр дэгдсэн ижийнхээ араас цагаан сүүгээ өргөхөөр майтран гарав. Олон жил төрлөө олоогүй зовсон дарим хөгшний сүнс удмын хүчрхэг гонгод Тэнгэрийн тусламжтайгаар Тэнгэрийн орноо өргөгдөж сайн төрөл олохоор дээшлэн дэгдвэ. Хэдэн малаа туун халуунд нь халж хүйтэнд нь хөрж бороонд норж салхи шуурганд нүдүүлсээр дорж арайхийн зорьсон газрынхаа барааг харав. Төрсөн нутагтаа багтаж шингэх газаргүй болж хүн дадлагдан амьтан хүний нүдний хор амны бай болж байсан тэрээр төрсөн эгч дүүс ээжтэйгээ уулзаад салах ёслол хийгээд нутгаасаа гарчээ. Хүүгийнхээ царайг харж жигтэйхэн өрөвдөн гарынхаа цай хоолоор дайсан ээж нь "Одоо яа гэхэвдээ хүү минь, нэгэнд хийсэн үүлийн үр туулаад гарахаас өөр замгүй. Зөвдөө миний хүү эр хүн. Энэ нутагт ингэж амьтан хүний ад болж явснаас харь танихгүй газар сэтгэл амар амьдарсан нь дээр болж өгвөл ээжтэйгээ байнга холбоотой байгаарай. Нэгэнт тостой тоогонд хушуу холбож тоонд гэрт толгой холбосон юм да. Одоо сүглэгмаа гомдоогоод явах вэ дээ. Чиний туулах ёстой амьдрал үзэж өнгөрүүлэх тавил юм байлгүй. Төрсөн эгчийг нь хэдэн хөөрхөн үрсээ гомдоон байж ханьсан юм да. Үйл ээдлээд амьдраад л дуустаа миний хүү. Ээж нь хүүдээ гомдоогүй. Сүглэгмаад ч бас гомдоогүй гэж дамжуулаарай. Нэгэнт өнгөрсөн амьдрал одоо эргүүлж болох биш. Хүний нутагт эвтэй найртай байж ааш аягаа засаж яв гэж цаадахтаа хэлээрэй дээ. Гээд хацрыг нь үнсээд мордуулжээ. Ээжийнхээ халуун сэтгэлийн үг захиасыг байнга санах дорж сэтгэлдээ сүнжидмаг хэдэн балчир үрсэл бодон шанална. Гэвч одоо дүүгээс чинь салаад буцаад нилээ гэлтэв штэ. Нэгэнт өнгөрсөн амьдрал дорж өөртөө харуулсан санаашрна. Миний хүүхдүүд одоо жигтэйхэн том болсон байхаа да. Аавыгаа хараад таних болов. Сүнжид маа намайг хараад яах бол?
Шууд л гэрээсээ хөөх бахаа та. Хөөрхий. Хадам аав маань яасан болоо. Сүнжид маа сүглэгмээ хараад юу гэвэл арай гэрээсээ хөөчхөөгүй байгаа да. Тэгсэн бол хөөрхий сүглэгмээ алгын чинээ хүүхдээ аваад хаа очихоо мэдэхгүй хэцүүдэж байгаа хаа да. Доржин өдөржин боддог бодол ийм л болоод байв. Хүний нутагт очоод хаан нутаглаж яаж чуухан амьдрахаа бодоогүй хэрний эгч дүү хоёрыг ээлжлэн бодож болж бүтэж байсан сайхан амьдралаа нураан хормойн дом бузраас олж эгчийн нь гомдоон дүүтэй нэг гэрт орсноо бодохоос хүний нүүр харахгүй санагдаж ичнэ. Цаашид хэрхэн амьдрах хэдэн хүүхэдтэй өөрийгөө яаж ойлгуулах Сүнжидмаагийн царайг яаж харна гэхээс өөрийн ирэхгүй халширна. Тэгснээ харь танихгүй хүний нутагт төрсөн эгчийнхээ дуудалгаар ганц жаахан хүүхдээ хөдлөөд нус нулимсандаа хутгалтаад явсан сүглэгмааг бас л өрөвдөнө. Түүний амьдрал утгагүй хөндий хоосон санагдаж тэрээр өөртөө багтарна. Муу эрийн оронцог, тэнэг хог, хүний адаг, шаар шавхруу. Юу дутлаа гэж, яалаа гэж хайртай эхнэрээ гомдоогоод очиж эхнэрийнхээ дүүтэй нэг оронд ороо болоо. Одоо тэгээ яаж түүнийхээ амьдарч байгаа нутагт очоод хэдэн хүүхдээ бараадаж амьдрах гэв. Замдаа өөрийгөө ийхүү зөвхөн гэвч ээжийнх нь хэлдгээр нэгэнд болоод өнгөрсөн амьдралыг эргүүлж ямар болох вэ штэ. Аавынх нь үхэл сүглэгмад маш хүн дээр тусав. Амьд ахуй цагт нь хайрлаж хүндэлж төрсөн охины элбэрл хайраар хайрлаж жаргаж чадаагүй тэрээр өнгөрсөн хойно нь хашгирав гэгчээр ухаан санаанд дин дүнхэн л өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Хойноос нь хідэн малаа туугаад ирж буй доржийг бодох нь бүхэл дэрэгдээ байгаа тэрэм хүүгэж анзаарах шахамгүй сэтгэлийн дарамтанд өртөөд байв. Яах гэж, юу дутлаа гэж ээж аваагаа тэгтлэн гомдоож нэгэн ихийн хөвлөгөөс төрөөгүйж нэгэн эцгийн герт нэг айлын үрс болж төрсөн сүнрөвт төрсөн газыг чихээ нөхөр доржид шунан дурлаж тэднийхээ амьдрал аз жаргалыг боснуулж халуун амаар нь хүртэл тогсноо сүглэгмаа өөрөө ч эс мэднэ. Би өрн чөтгөр байхаа. Амьс шин шулам гэгч нь байх. Яагаад? Яах гэж эднийгээ зовож, яах гэж ийм муухай зан гаргадаг байсан юм бэ? Би өрн хин юм бэ? Ерөөсөө л үгүй. Хайрын эгчигээ зовож, эднийхээ зовлон дээр жаргал хийж суугаад яхав. Эгч минь сайхан сэтгэлтэй ухаантай хүн юм чинь. Миний үрийг өөрийнхөө хэдэн хүүхэдтэй хүн хийгээд өсгөөд авнац. Ер нь над шиг ихтэй байснаас Сүнжидмаа эгч шиг ухаантай сайхан ээжтэй байсан нь миний хүүд хэрэгтэй. Өдөржин орондоо уйлж хэвдсэн сүглэгмаа ийм бодсноо бодлоо хэрэгжүүлэхээр гарч алхав. Түүний хойноос хүү Тэрэм, эгчийнх нь хүү Баатраа хоёр сэм дагна. Сэтгэл шулуудан уул руу алхсан сүглэгмаа боож өгөхээр томхон модны дор очиж зогсов. Ой найрал хөгжимгөлтэй шууд өнгөнгийн хэлээр жиргэн дуулж салхины сэвшээ моддын сэрчгнээтэй хослон нэгэн яруухан аялгау зэтгэл хөглөн эгшэглэнэ. Жижигхэн хөөрхөн хэрэм саглагар сүүлээ сагсалзуулан модноос модон дүүлж байснаа сүглэгмаа хараад өршөөл ирэх мэт урд хоёр хөлөө урдаа аваад наминчлан залбирах мэт хөөрхөн хар нүдээ бүлтгнүүлэн тормолцоход сүглэгмаа өөрийн мэдэлгүй инээмсэглэв. Тэр яг л ийм сайхан хангаад эгчтэйгээ сүнэрхтэйгээ тоглож өссөн. Өхөө шувууны яруухан дуунд хэд наслахаа тоолж модод дамжин дүүлэх хэрэмтэй хөөцөлдөж уулын наран энгэр даган ургасан үзээлцгэн жимсийг уралдан төөж ойн бяцхан чөлөөнд гурвуулаа зэрэгцэн хэвтээд сургуульд явахын сайхныг багтан ярьж тэр орой болсон хойно даахаар гишүү үрээд уулнаас буудагсан. Сүглэгмаа жижигхэн мөрөндөө хэд томдсон зөндөө гишүү түүчгээд дааж ятан бүдчихэд сүнрэг түүний үрсэн гишүүг буулгаж аваад ахын чадал зан өөрийнхтөөгөө нийлүүлээд чирдэгсэн. Хаа хоолын хүүхэд насныхан сайхан дурсамж сэргэн өндөлцөхөд сүглэгмаа хан хийдэл санаа алдаад газар ширтэн хэсэг зогсов. Өжүүхэн жижигхэн шоргойлж хүртэл амьдралын төлөө тэмцэх мэт
Өөрөөсөө хэд ахадсан том ачааг нуруунд дээрээ авч явахыг харсан цуглармаагийн нүдээр нулимс бороошин дүүрч одоо л нэг сайхан уйлий гэсэн шиг цээжээ нүдэн баахан хашгиран уйлав. Тийм ээ. Тэрээр амьдралын аз жаргал, хайр инрэл, баяр баясгалан, сайн сайхан бүхнийг мэдрээгүй уджээ. Нар яаж манддгийг, шууд яаж жиргэдгийг, хүн яаж инээдгийг хүртэл мартаж орхиж. Амьдралаас аз жаргалыг бус харанхуй сүүдрийг харсаар уджээ. Ээжийнхээ араас сэм дагсан тэрэмхүү ээжийнхээ хэнхдэг цээжээ нүдэн багтран уйл цугааг харж хэрэндээ л өөрийгөө цэнсэнж өөрийн ирэхгүй нулимс насгаран хоёр хазрыг нь даган урсна. Хөөрхөдөө хүний л үр юм чинь ихийгээ багтран бачимдан уйл цугааг яаж л зүгээр харж сухав дээ. Баахан уйлж сэтгэл нь тайдгарсан суглagмаа үхэг бодлоо таягдан хаяад сэтгэл уужран босов. Тийм ээ. Тэр хүүгийнхээ төлөө амьдрах ёстой. Амьдрал хэцүү хатуу байсан ч өрийнхөө төлөө сөрж туулах хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулан болсон суглagмаа байдгаараа арзаа зэгсээсэн үсээ самнаад цуйрангийн зүг алхав. Түүний алхаа итгэлтэй чанга байлаа. Цуглagмаа тэрэм хоёр байхгүй Баатар хамт явчихсан байгааг мэдсэн Сүнжидмаа их дайн сандарч тэднийг хаашаа явсныг асуухад мэдэх хүн байсангүй. Хэдийгээр дүүн үнэн сэтгэлээс гэмшин ухаажиж аавынхаа араас харамсан гашуудаад байгааг харсан ч дүүгийнхээ энэ их өөрчлөлтөнд Сүнжидмаа огт итгэхгүй байв. Тэрэм хүүж өөрчлөгдөн хүүхэд насны гинэн хонгор зангаар хэдэн хүүхэдтэй тоглож надан хөөрхөн байгаач тэднийг тэгтлээ өөрчлөгсөн гэдэгт огт итгэхгүй байгаа Сүнжидмаа тэднийг дагаад хаашаа ч юмбэ явчихсан хүүдээ сэтгэл зовнин орох байхаа олж ядан байв. Гэтэл дайран дээр давс гэгчээр тэднийхийг сурсаар аян шиж ядарсан нэгэн хүн ирсэн нь дорж байлаа. Хэдэн бодом алаа тууж богоо зарж гэр бараагаа морин тэргэн дээрээ хувааж атсан доржийг хараад Сүнжидмаа хэсэгтээ балмагдан сандарсан ч хүргэн дугоо угтаж авч эгчин сэтгэлээр хандан туглуулав. Хэдэн балчир хүүхдүүд нь аавыгаа хараад ихэд гэрвшин зугтцгаана. Сар гаруйхантай нэрэ байхдаа аавдаа хаягдсан жижигхэн охин нь хааны газраас гинэтхэн гарч ирсэн эрийг харж түүний урдуур хойгуур явн байдлыг ажина. Төрсөн эцгээ гэдгийг элгээрээ мэдсэн аятай аян шиж ядарсан доржийн хажууд сууж үнсийг ихтэн тухай өгч үнсүүлнэ. Хүний төрсөн үрс гэдэг цаанаа л өөр аж. Хэсэг гэрвшиж зугтаж байсан хэдэн хүүхдүүд нь нэг нэгээр ирж үнсүүлсээр дасаж сансан сэтгэлээ задгаалах мэт бөөнөөрөө ирж ноолон дорж тэднийхээ жаргалтай инээдэнд алжаал ядаргаагаа умартан урдын ажил хөгжилд нь тоглож үрсийнхээ инээдэнд жарган нэгэн үд шиг сайхан үдэж байлаа. Баатраа хүүдээ сэтгэл зовнох Сүнжидмаа орон гарan алсыг харуулдаж муулын битгий болоосоо гэж өөртөө залбирна. Гэтэл наруулын цаагуур таших үес цуглagмаа тэрэм тулга гурав ирж явахыг хараад Сүнжидмаа хүүгийнхээ урдаас гүүг шахам очиж нүүр гар бүхий л биеийг нь шалгах мэт тэмтрээд санаа амран гэрлүүгээ алхав. Бодом малаа туугаад бог малаа зараад гэр бараагаа ачааллаад бүр мөсөн ирсэн энэ гурван хүн дахиад амьдралд ямар гайхуу тарих болоо гэхээс Сүнжидмаа яс хавталцсан айж байлаа. Гэсэн ч эгчийн сэтгэлээ гээч чадсангүй. Сүнжидмаа хэдийгээр тэдэнд уйрхан хандаж байгаа ч цаанаа л айж түгшээд байгаа нь ил мэдэгдэх тул дорж суглagмаа хоёр аавынхаа төрсөн нутаг усанд очиж амьдрахаар шийдэж аавынхаа нутаглаж асан сумыг бараадан эгчээсээ салж нүүдэллэв. Явхаас өмнө суглagмаа эгчийнхээ өмнө өвдөглөн суугаад үнэн сэтгэлээсээ өршөөл ирэхэд Сүнжидмаа дүүгээ аргадан босгож тэд үнэн сэтгэлээсээ тэврэлдэн эвлэрэв. Гэвч нэг газарт ханьсан суух хүсэл хэн хэнд нь байсангүй. Хэдэн хүүхдийнхээ барааг харж сансан сэтгэлээ задгаалсан дорж эхнэр хүү хоёроо аваад сэтгэл гундуухан нүүдэллэж явлаа. 3 жилийн өвөл тийм хатуу болсон уу эсвэл шинэ нутаг нь ээлээ хайрлсангүй юу?
хэдэн малаа ганцхан өвлийн зууднаар барсан доржийнх модоо барина гэгчл болов. Маллах малгүй болсон тэд сумын төв бараадан дорж уурын зууханд галж цуглагмаа сургуульд үйлчлэх чих болж тэрэмхүү 4-р ангид сурна. Уг нь насаараа 6-р ангид сурах ёстой ч 2 жил сургууль завсарснаас нөхөн 4-р ангид оржээ. Сүнжидмаа харин ажил үйлсэнд бүтэмжтэй байж өсөн дэвжиж байв. Хүүхдүүд нь ээжигээ дуурайсан аятай хүмүүстэй эвнайрсаг эвлэх хөөрхөн хүүхдүүд болон өсөж байлаа. Хаврын тарчих цаг дуусч зуны ихэнх сар гарч байгаль дэлхийн ногоон өнгөө засан цаг тавирсан сайхан үе тэдэнд нэг муу мэдээ ирсэн нь сайхан сэтгэлд тогоо хөгшин насан эцэлсэн явдал байлаа. Аавыгаа амьд авахуй тогоо хөгшөнтэй төрсөн ахтайгаа танилцсан тэд өөрсдийг нь хүүхдүүд шигээ харилдаг сайхан сэтгэлд хөгшнийг насан эцэлснийг дуулаад гонихгүй байж чадсангүй. Сүнжидмаа Сүглэгмаа хоёр хөгшний хойдын ажилд оролцсон хэрэндээ л тус нэмэр болохыг чармайна. Хөгшний ач зээ нар өнөр өтгөн хүмүүс байж нутгийн зон олонч бүгд л харамсан гашуудаж хөгшний хойдын буйны ажилд оролцоцгоо. Хөгшин эмээгийнхээ буйны ажил дээр Сүнжидмаа Сүглэгмаа нартай тааралдсан тулгад тэднийг харан баггүй гайхсан ч хорвоогийн тойрч эргэлдэх уучгийг одоо л тайлах шиг болжээ. Хайртай өвөөгийнх нь ясан төрлийн дүүнэр болох тэдний зам мөрийг толдон хараад бүх зүйл зөв голдролтой орсныг харж тэнгэр дээдстэй талархан бөхөв. Үйл үйлээ дагдаг орчлонд нэгийнх нь жаргах цаг ирж байхад нөгөөхийнх нь хийсэн үлийнхээ хариуг төлөн зовх цаг иржээ. Гэвч тэд хүний хорвоогоос явахын цагт тус тусынхаа хийсэн үйлийг гүйцэтгээд дараа төрлөө төвөггүй олох тэнгэрийн тааллыг хүртцгээсэн хүмүүс аж. 12 жилийн дараа ээлээ өгсөн сайхан нутагт ирээд Сүнжидмаагийн амьдрал дэвшин дээшилж Азийн 6 од нэртэй компани байгуулж компаниа 6 хүүхдийнхээ нэр дээр нээсэн Сүнжидмаа нутгийн хоньны ноосоор ноолсон урлалын брэнд бүтээж багагүй зах зээлийг эзэгнээд байв. Анх ноосоор удас ярьж өмд цамц малгай оролт гээд ойрын хэрэглээний зүйлсийг уралдаг байсан Сүнжидмаа Улаанбаатарын томоохон худалдааны төвтэй гэрээхийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон нь амжилттай болж тэрээр өнөөгийн өндөрлөгт хүрчээ. 6 сайхан хүүхдийн ээж өрх толгойсон бүсгүй гэлээж Сүнжидмаа бүсээ чанга гэгч бүслээд шүд зүүн зүтгэсний хүчинд ийхүү амжилтанд хүрч чадав. Түүний том хүү ээжийнхээ мэргэжлийг өглөхөөр бүгд найрамдах хятад ард улсад ноолуурын дизайнер чиглэлээр суралцаад төгсөх дамжаанд орж Баатраа хүү харин их сургуульд явсангүй уран зургаар дагнан хичээллэж ээжийнхээ урлах брендийн загварыг гарган ажиллаж ахыгаа сургуулаа төгсөөд ирэхээр халаагаа өгч зургаал зурна гэж ярина. Түүний удаах охин кино урлагийн дээд сургуульд оюутан болж ээжигээ дурайсан нуруулаг, царайлаг, сайхан охин ээжийнхэн компани нүүр царай болон гялалзаж явав. Бусад 3 хүүхэд нь ерөнхий боловсролын сургуулаа хараахан дүүргээгүйч Сүнжидмаа өөрийн ажилсаг хичээнгүй зангаа хүүхдүүддээ өвлүүлсэн гэлтэй хүүхдүүд нь гэртээ огт зүгээр суухгүй ядчил утас ээрж ээжийнхээ ажилд нэмэр болохыг хичээ. Сүнжидмаа доороо 10-аад ажилтнтай жижигхэн компани захирал болсон байлаа. Нэг нь сургуульд үйлчлэгч хийж нөгөө нь урын зууханд галч хийсээр дорж Сүглэгмаа нарын амьдрал өөрчлөгдөөгүй ч тэд өөрийн гэсэн амьдралаар сэтгэл дүүрэн амьдарцгааж байлаа. Нүүж ирсэн хойноо дахин нэг хүү 2 охин төрүүлсэн Сүглэгмаа наснаас арай л эрт хөгшөрсөн харагдана. Гэвч тэд үнээс гуйсангүй. Хоёр эдэж хоосонгүй хоёр биенийхээ төсвийн цалингаар хэдэн хүүхдэд тижээж болоод л байлаа. Тэрэмхүү 23 наснд хүрч эхнэр авсан ч тусдаа гарч чадаагүй болохоор аав ээж дүү нартайгаа эхнэрийн хамт нэг гэрт амьдрана. Эхнэр нь бие давхар болсон тул тэд нэг гэрт ингээд бөөнөрөө байгаад байж болохгүй хүүгээ тусад нь гаргая гэж ярилцаад хүүгийнхээ эхнэрт 3 хүүхдээ үлдээгээд самарт явах болцоожээ. Хангаа дэлхий тэдэнд өгөөмөр хандаж тэд их олцтой явцгааж эхний явалтаараа шинэ гэр авах мөнгө босгож чадав.
Дахиж нэг явж ирээд намрын сар дуусахаас өмнө хоёр хүүхдээ хурамлуулж тусад нь гаргана гэд их л баяртай байсан ч дараагийн явалтаар тэдэнд нөхөж баршгүй их гай тохионо гэж хинч төсөөлсөнгүй. Өндөр модон давиран гарсан тээрэм хүү хөл алдан халтарч унаад газар дээрээ нас барж тэд дааж давшгүй их гашуудалд автав. Хайран сайхан хүүгээ цэл залуухан насанд наалдсан суглagмаа хүүгийнхээ араас үхийг ивж орхиод явчихж болохгүй 3 налх үрдээ цэл залуугаараа хүүгийнх нь хүүхдийг тэгээд бэлэвсэрч хоцорсон бэрдээ хоргодоод үхэж чадсан. Тээрэми эхнэр Аагээ хоёр ихэр хөөхөн хүү төрүүлээд хүүхдүүдээ хадам ээж аавдаа үлдээгээд төрхөмдөө буцав. Өөр яалтайч үлээ. Амьдралд дөнгөж хөл тавих гэж ядаж буй зэл залуухан охиныг хоёрын хоёр хүүхдээр аргамжаад насаар нь ганц би явуулалтаа нь биш. Үйл зовлон нь барагддаггүйгээр суглagмаа хүүгийнхээ хүүхдүүдийг аван хоцорж хоёрын хоёр нялх хүүхэд тэврээд хоцорсон эхнэрээ хэдэн нялх үрсээ тижээхийн төлөө дорж нойр хоолгүй зүтгэж байлаа. Үйл үйлээ дагдаг гэдэг үнэн аж. Сүнжид ба тэдэн туслахыг туйлаас хүсвч эгчдээ ямар нэгэн байдлаар дараа болохыг хүсдэггүй суглagмаа амьдралаа түүнээс тас нууж бүх зүйл болоод байгаа бүтээд байгаа мэтээр харуулахыг хүсвч дүүгийнхээ харцнаас бүхнийг ойлгох Сүнжидмаа аль болгол тэдэн туслахыг хичээнэ. Тээрэм хүүгийн хойдын буянд биечлэн оролцсон Сүнжидмаа ааваасаа үлдсэн алтан нухтай шүрэн толгойдоо их гарын хөөрхийг зориудаар авч ирээд дүүдээ барьж "Эгч чам тусламаар л байна. Гэвч чи хүсэхгүй юм. Энэ бол ааваас минь үлдсэн эдэм шүү. Чи ч таних байгаах. Ааваас үлдсэн гээд харц угаад явах вэ дээ. Миний дүүийн хөөргийг зарж үрээдч болов амьдралдаа нэмрэлтэй. Хэдэн мал аваад хөдөө гар. Ядаж энэ хэдэн хүүхдээ сүү цагаан дээр гаргаж ходоод игэн залгаж амьдр" гээд өгөхөд суглagмаа уйлахаас өөрийг хэлж чадсангүй. Хорвоо дээр тулж түших ганц их чинь шүү дээ. Аль болох л дүүдээ өмг түшиг болохыг хичээж гаргасан ганц шийдвэр нь байгаа онож суглagмаа аавынхаа хөөргийг зараад хэдэн мал аваад хөдөө гарав. Угаасаа ажилласаг хичээнгүй хүмүүс болохоор мал нь ч сайхан өсөж тэдний амьдрал өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байлаа. Хүүгийнх нь үргэлжлэл олон мэндэлсэн хоёр бяцхан үрс нь хөөхөн бойжин торниж байв. Бурууг үйлдсэн ч эргээд ухаарах ухаантай байж гомдож түнсэн ч өшөөх инрэх сэтгэлтэй байвал амьдрал сайхан үргэлжилдэг аж. Амьдралын тойрог нэгэн хэвэн эргэлдэвч уучлах, инрэх хайрлах сэтгэл байвал аз жаргал дэргэд байдаг ажээ. Төгсөв. Зохиолч Пүрвийн алтан тоол. Сайн байна уу сонсогчдоо? Та бүхэндээ зохиолч Пүрвийн алтан тоолын тойрогт мөчлөг хэмээх романыг бүрэн ихээр нь хүргэж дууслаа. Маш удаан уншлаа уучлаарай. Ажил амьдралынхаа хажуугаар өөрийнхөө хоббиг хөгжүүлээд явдаг гэдгийг минь та бүхэн хүндэтгэн үзэж хаяа удаасан бол өшөөнө үзье. За дараагийнхаа зохиолоор эргэн уулзцгаая. Дараагийн зохиол маань мэдээж Үүрийн Туяа зохиолчийн зохиолыг сонгон уншихаар бэлдсэн байна. Баярлалаа. Баяртай.